Хэлцүүлгээ эхлэе. Хойд бүсийн эзэн засгийн тэргүүлэх чиглэл үүрэг оролцоо улсын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэн. За хойд бүс бол мэдээж одоо Эрдэнэт гээд маш том үйлдвэр байж гэн. Монгол улсыг одоо олон жил тэжээж яваа. За мөн одоо дээр нь энэ болгон хөвсгөлгээд аялал жуулчлал, мал аж ахуй, газар трейдингийн чиглэлээр улсад бас нэлээд дээгүүр эзэлдэг. За тодруулан хэлбэл одоо өнөөдөр Болгон аймагт бүсчилсэн хөгжлийн одоо хилцүүлэг болж байгаа. Мэдээж одоо Эрдэнэт болон одоо хөвсгөл маш их одоо хүн амтай хоёр аймгийн дунд оршдог бас их юм онцлогтой. За түүгээрээ дамжуулан энэ гурван аймгийн хөгжлийн онцлог нийт 42 сумын бас нэгдэл хоршол цаашдаа эдийн засгийн хөгжлийн хувьд ямар хэмжээнд одоо бөхжсөн хөгжил байх одоо болоосаа гэж та хэд байна одоо хүсэж өнөөдрийн хилцүүлэгт одоо оролцож сандуудаа хэлж байгаа вэ. За хамгийн эхний асуултыг бол Батэрдэн гишүүнээс асууя. За бөхжсөн хөгжилд бол мэдээд хойд бүсийг аж үйлдвэрлэлийн дэд бүс болгон зарласан байгаа. Тэгэхээр одоо аж үйлдвэрлэлийн дэд бүс болгон зарлахад одоо өчтөр бас Болгон аймгийн засаг даргатаа уулзж байхад бол үйлдвэр технологийн паркийг барьж байгуулах ажил энэ бүссэн хөгжлийн хүрээнд бол одоо төслийн томоохон ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Нийтдээ 8-9 тэрбумын төсөвтэй одоогийн байдлаар 3 орчим тэрбум төгрөгийн төсвийг олдсон. Энэ одоо ажлыг эхлүүлэх энэ засгийн газрын шийдвэр гаргуулахаар ингээд тусгаж байгаа гэж ярьж ирсэн. Энэ талаар одоо Батэрдэн гишүүн таны бас санал бодлыг сонсъё. Гол нь бид нар улсын хурлын сонгуулийн өмнө 6 сум тутам нэг боловсруулах цехүүдийг барья гэдэг ийм амлалтыг бид нар ард түмэнд өгсөн. Энэ бол цаашдаа явах ёстой гэж үзэж байгаа. Монгол улсын ерөнхий сайд Лувсан Намсраа оюутны бүсээс сонгогдсон гишүүдтэй уулзалтан дээр бас бид нар энийг хөндөж ярьж байгаа. Бид нар нэг удаа нэг том парк, үндэсний парк хэмжээний технологийн парк барих хэмжээний асуудлыг явуулангаа зэрэгцээ төвшөнд нь бол Хөвсгөл аймаг хамгийн их малтай. Монгол улсын хэмжээнд 1 номерт ордог. Булган аймаг Монгол улсын хэмжээнд 5 номерт ордог. Ийм их малтай аймагуд. Тэгэхээр бид нар малын түүх хөдөд суурилсан байдлаар боловсруулах цех, боловсруулах үйлдвэрүүдийг бид нар нэгдүгээртний яралтай барьж эхлүүлэх шаардлагатай байгаа. Тэнд тодорхой хэмжээний хагас боловсруулагдсныг нь үйлдвэр технологийн парк байд юм уу? Эсвэл одоо томоохон хэмжээний үйлдвэр барих хэмжээний ажлууд руу орох ёстой гэж харж байгаа. Нэг үйлдвэр технологийн парк барьснаар ажиллах хүчний тоо боловсруулалтны тоо сумдуудад баригдах гэж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд ажиллах хүчин гэдэг ч юм уу. Энэ агуулгаар нь хараад цар хүрээг нь бид нар их сайн тооцох ёстой гэдгийг бол Монгол Улсын засгийн газар дээр авч хилцэж авч явуулж байгаа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгээ бид нар бол яг өнөөдөр нэг үлэхэд ялангуяа манай Хөвсгөл Булган аймгийн хувьд хандлагын томоохон хэмжээний өөрчлөлтийг хийхэд бас та бүхнийг тусаж дэмжиж ажиллаач гэж хүсэж байгаа. Арь шир, ноос ноолоор бүгд намдах хятад ард улс өнөөдөр 2.9 тэрбум доллар буюу бараг Монгол төгрөгөөр бол 10-аад их 80 төгрөгний худалдан авалтыг гадаад улсуудаас арь шир, ноос ноолоор дээр хийж идэг. Бид нар өнөөдөр түүхийн ноолоороо гаргахад килограмм тутам нь 60 мянга байсан бол угаагаад гаргахад яг өнөөдрийн ханшаар бол нэг 110-аас 140 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэж байгаа шүү. Цаашдаа самнаад гаргуул 300 мянган төгрөг доод хэмжээ тус болгоод гаргах юм бол килограмм тутамд 700 мянган төгрөг өгнө гэж байна. Тэгэхээр бид нар энэ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр бол Монгол Улсын засгийн газар бол явуулж байгаа үйл ажиллагаа доктортой үргэлжлэх ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Энэ бол эргээд малчид эргээд орлогочих хөтөлбөрийн бол том их суурь. Энэ бүхэн нийлээд бол үйлдвэр технологийн парк руугаа чиглэж явах ёстой гэж харж байгаа. За баярлалаа тэнд. За Хөвсгөл аймгийн засаг дарга Төмөрбаатар танаас асууя. Мэдээж одоо хойд бол аялал жуулчлалын дэд бүс байна гэд хөгжлийн хөтөлбөрт тусгасан байгаа. Тийм болохоор одоо аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ямар тулгамдсан асуудал байна танаа аймагт? За бүгдөөрэнд нь өдрийн өглөөний мэнд хүргэе. За Хөвсгөл аймаг бол засагсраны хувьд 23 сумны тусгамтай, 129 багтай, Монгол улсын хэмжээний хамгийн олон хүнтэй, хамгийн олон малтай ийм аймаг.
Өсгөл аймгийн хүн ам 2024 оны 19 сарын 31-ний байдлаар 137,17 буюу 23 оноос 146 өнөөр өссөн. 5,162,96 тоо толгоймолтой. За Өсгөл аймгийн онцлог 6 хошуу малтай. Үндэсний цог болсон товаачууд байдаг 2765 цаавар тоолсон. За 24 онд бүрэн бус тоогоор Өсгөл аймагт 285,500 орчим гадны додны улс орчуулалт аялал жуулчлалын чиглэлээр орж ирж гэсэн юм статистик байна. Өсгөл аймаг Оросын холбооны улстай хэлдэг ханхын бомб энэгээр 40,132 Оросын иргэд орж ирсэн байна гэсэн юм дүн тоо байгаа. Тэгэхээр Өсгөл аймгийн хэмжээнд аялал жуулчлалын бүс нутаг гэж Монгол улсын хэмжээний ийм одоо бүс нутгийн хувьд 3 зүйл дээр анхаарал хандуулах зүйтэй гэж ингэж бодож байна. Нэгдүгээрт энэ аялал жуулчлалын дэд үтсэн асуудал. Өнөөдөр Арангаа хорог, Элсэн тасархай гэдэг Арангаа хорог Өсгөлийн жаргаланд шинэдэргээд мөрөн байна. Энэ одоо бас тэнхлэгийн замыг зайлшгүй оруулах хэрэгтэй. Нийт Өсгөл аймагт ирж байгаа дотоодын аялал жуулчлалын одоо компаниудын мэдээлэл, орон нутгийн одоо удирдлагуудын өгч байгаа мэдээлэлдэр бол энэ 285,000 хүний 62.5% нь бол энэ хоргийг үзээд тэгээ ордоос орж ирээд ханх хатгал гээд дархтай хатгалыг ийм статистик таваа. За энийг хойш нь одоо мөрөнгөөс хатгалтай холбоод хатгалаас 176.2 км ханхын замтай холбох юм бол энэ дэвтэрсэн асуудал бол шийдэх юм өсөх ийм боломжтой гэж ингэж харж. За нөгөө талаас дархтай хатгал бол жишээлбэл 90 жилийн сумын жаргантын голд бол энэ он гараад 19,000 гаруй гадны дотны зочид төлөөлөгчд хийсэн байна. Энэ юу хэлж байгаа нөх юм бол дархтай хатгал одоо баруун зүүн таах гэх мэтлэнгийн дархтай хатгал бид бас тодорхой хэмжээний давааг засах, гөөрийг засах, за шаардлагатай бол тэжүүг нь хийх ийм одоо боломж олцоог бол бид ирж явах хэрэгтэй гэж ингэж бодож байна. Өнөөдөр Өсгөл аймаг одоо Монгол улсын бүс нутгийн аялал жуулчлалын тулгуур төгс нэрлэж байгаа боловч 155 одоо аж ахуй нэгж аялал жуулчлалын салбарт ажиллагаа явуулж байна. Эндээс 2024 онд 169,816.2 мянган төгрөгийн орлого олж 169 сая төгрөг болж. Эдийн засгийн хувьд нь бол ач холбогдолтой байгаа боловч одоо анхаарах юм цаг дууссан байна. За баярлалаа. За манай оролцогч нар 3 минутанд багтааж хариулах ёстой. За ингээд хүнсний өмсгөл эрдэмтийн зөвлөлийн гишүүн Найдан хуугаас асууя. За нөгөө талдаа аялал жуулчлал, нөгөө талдаа аж үйлдвэрийн дэд ус болохоор одоо төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ аж үйлдвэрлэлийн дэд бусдаар таны хэлэх санал. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Одоо Булган нутгийн өнгөөхөө Булган нутагтаа ирээд энэ хэлэлцүүлэгт оролцож байгаадаа их баяртай байна. За тэгэхээр аж үйлдвэрлэлийн талаар ярихын өмнө бол бид энэ бүс нутгийнхаа онцлогийн тухай ярих ёстой. За нэгдүгээрт бол манай энэ хойд бүсэд Эрдэнэ төгөлдөр байна. Эрдэнэтийн асар их одоо баялаг байна. А хоёрдугаар дэлхийд бас гайхагдсан за цэвэр усны нөөцөөр дэлхийд 2 дугаар байранд ордог Хөвсгөл нурам байна. За мөн одоо Монгол улсын хувьд хамгийн том гол болох мөрөн болох Сэлэн мөрөн маань одоо ингээд манай энэ хойд бүсийн нутгаар дайран өнгөрдөг. За нөгөө талаар бусад бүс нутгуудтай харьцуулах юм бол ой модны асар их нөөцтэй. Бид бол ой модны нөөцөөр хичнээн бага статистик харуулдаг боловч яг газар нутгийнхаа хэмжээнд хариулах юм бол биднес бас ой модны асар их нөөцтэй. За дараагийн нэг зүйл бол манай энэ хойд бүс бол төмөр замтай холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийд гацтай гэсэн үг. 3 дугаарт нь бол автсан. Одоо ингээд дундуур явж байна. Тэгээд босоо тэнхлэгийн зам ашиглалтанд орчих юм бол ингээд бүрэн одоо автозамтсан ийм болох. Хамгийн гол онцлог бол манай энэ бүс нутаг цаг уурын их таатай нөхцөлтэй. Яг зарим үед зуд турхан болдог боловч ер нь бол манад тэр
100 турхан болох одоо магадлал бол ер нь харьцангуй бага. Ийм онцлогтой одоо бүс нутагт за аж үйлдвэрлэлийн яаж хөгжүүлэх вэ гэвэл бид эцсийн бүтээгдэхүүн их хэрэгтэй. Зэсээрээ түрүүн Батэрдэн сайдын илтгэл дээр гарч байна. Европын холбооны улсуудтай хамтарч ажиллана гэдэг. Тэр улсуудын яг захиалга, технологи, стандартаар бид одоо зис төмөр хоол, сан техникийн бүтээгдэхүүнүүд хийж чадах юм бол бид амжилтанд хүрнэ. Ялангуяа одоо Швед, Норвеги, Дани гэх мэт зэрэг улсууд бол одоо энэ хүн амын эрүүл мэндийг бодоод одоо манайхны ярьдаг сан техникийн одоо бүх хоол энэ бол одоо цэвэр зэсээр хийдэг ус. Бид хэрвээ энийг ингэж тэднийг одоо ураад тэднүүсийн яг технологи одоо стандартаар нь хэрвээ бид одоо зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж чадах юм бол энэ одоо бүс нутаг өөрөөр хэлбэл энд нэг 400 мянган хүн сууршиж амьдрах ийм боломжтой бүс нутаг болох юм аа. Тэгэх юм бол ер нь энэ бүсчилсэн хөгжлийн гол концепц үзэл санаа бол ердөө энэ Улаанбаатар хотын хүн амын хит хөвдөрлөлийг багасгах, сааруулах ийм л гол зорилготой байгаа. Хэрвээ энэ хойд бүсд нэг 400 мянган хүн амьдарчдаг ийм таатай хөгжлийн бүс бий болгож чадах юм бол өнөөдөр Улаанбаатар хотын төвжирлийг Улаанбаатар хотын одоо тэр их утааг одоо маш хямд зардлаар одоо биднээс ингэж бууруулж чадах ийм онцлогтой. За тэгээд яг хуу аж үйлдвэрийн юм гэж ярьж байна. Манайд бол яг сүүлийн олон жил одоо ингээд кластер хөгжил гээд яриад эхэллээ. Кластер хөгжил гэдэг нь яг Скандинавын орнууд ямар чиглэлтэй байдаг бол ерөөсөө бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хошоолт гэж. Өөрөөр хэлбэл ноодортой бид 10 байлаа гэхэд ноодораараа нэгдэж нэг нь боловсруулж нөгөөх нь эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Гэтэл манайд бол үйлдвэртэй хүн тусдаа ноодорын хүн тусдаа ноодор өнөөдөр 150 мянгаас доош орчиход өнөөдөр одоо ингээд одоо малчтын амьдрал хэцүүдлээгээд нэг хэсэг нь одоо ингээд шүүмжлэл попрол унж шít. Тэгэхээр хэрвээ бүтээгдэхүүн нийлүүлэлтийн оршууллыг ахаал нөгөө аж үйлдвэрлэлтийн дэд бүтцэн үүсэх ийм магадaltaй юм аа. За баярлалаа. Найдвархуу доктор цаг дууссан. Мэдээж одоо эрдэмтэд маань их ярддаг. За тийм учраас бусадтай бас ярих боломж олгоод 3 минутанд оновчтой хариулаад яваарай. За буян дэлгэрээ дараагаас асууя. Хойд бүсгэл байгалийн үйлчлэлийн газар түүх соёлд археологийн дурсгалт газар ихтэй. За археологийн дурсгалт болон соёлын өвөө төшөглөн орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засгийн өсөлтийг дэмжих ямар бодлого гарч баримтлал зүгээр вэ? За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хойд бүсийн хувьд бол бусад бүстэй харьцуулахад, бусад 6 бүстэйг харьцуулахад нэг давуу тал нь энд одоо аялал жуулчлалын 2 том бүс байгаа. Монгол улсад аялал жуулчлалын 6 бүс хуваагдж байгаа. Хоёр нь буюу Цэнгис ус нуурт байгалийн аялал жуулчлалын бүс, төгс соёлын дурсгалт бүс гэсэн 2 бүс байгаа. Хоёулаа давамж орж байгаа. За энэ 2 бүсд бол нийт жуулчдын Монгол ирж байгаа нийт жуулчдын 35% нь бол зорчих юм сонирхол байдаг. Актив статистик таваар бол өнөөдөр 6-аас 10 орчим хувьтай байгаа. Тэгээ энийг бий болгоход хамгийн түрүүнд шийдэх зүйл бол дэд бүтцийн асуудал гарч ирээд байгаа. За дэд бүтцийн хувьд юу вэ гэхээр нийтдээ нэг 3 маршрут 9 гайхамшиг гэж нэрлэж байгаа тийм ээ. Энийг холбосон 1500 орчим км замыг бол барих хэрэгтэй байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ гэхээр одоо булганаас урагшаа явж байгаа тийм ээ. Хөсгөлөөс наашаа орж ирээд булганаас хишиг өндөр гээд босоод инхлэг 3 булгаар хар өрнөний холбох хэрэгтэй байгаа. За энэ нэг 200 орчим км замын асуудал яригдчихэж байгаа. За нөгөөх нь бол хөвсгөлөөс завхан чиглэлийн бас 200 нийтдээ энэ 1500 км замын 400 орчим км замыг бол холболтыг хэрэгтэй байгаа. Ингэсэн тохиолдолд бол дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. За ер нь бол төв соёлын дусгал гэхээр одоо хангаан бүсд байгаа хар өрөө хотоос бол хойшоо хөсгөл нурлуу одоо очих энд байгаа онцлог сонирхох ийм сонирхол бол маш их байгаа учраас энэ зам бол их ач холбогдолтой байна. Тэгэхээр эхний ээлжинд энэ 2 замыг тавих шаардлага байгаа. За хоёрдугаарт бол энд байгаа арга хэмжээнүүдийг тогтмолжуулах асуудал байна. Жишээлбэл одоо бидний мэддгээр бол хөгсөв тэгээд арга хэмжээ байдаг, хөх бааваа гэдэг арга хэмжээ байдаг. Тэгээ энийг бол хуульчлах хэрэгтэй байна. Одоо аялал жуулчлалын хамгийн номер 1 бүтээгдэхүүн Монгол улсад юу байдаг вэ гэхээр Монгол улсад одоо наадам байдаг.
Наадам бол бороотойч бай, шуурхтайч бай. Ямар ч тохиолдолд энэ бол 7 сарын 11-нд нийлт хийгдэрэл хийгдэнэ. Тэгвэл хөгсөвд хөх баавга гэх мэт арга хэмжээнүүд ер нь одоо аялал жуулчлалаа хөгжүүлэхэд бодлого эрх зүйн хувьд юу чухал вэ гэхээр энэ тогтмол арга хэмжээнүүдэл хуульчлах хэрэгтэй байдаг. Жишээлбэл Айрагны фестивал гэж одоо Булган аймаг зохион байгуулалттай байх чинь бас л дүн тодорхойг байгаа тийм ээ. Тэгээ энийг бол хуульчлах хэрэгтэй байгаа. За дээр нь одоо энд манай панелистаар сууж байгаа одоо Улсын хурлын гишүүн Батэрдэн гишүүн байж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд байхдаа нэг жуулчин нэг хон гэдэг арга хэмжээ зохион байгуулсан байдаг. Одоо энэ арга хэмжээ жишээлбэл тогтмол явж гин үгүй юу гэдэг маш одоо юу гэдэг анхаарал татсан асуудал болчиход байгаа. Энэ цаашаа үргэлжлэх ёстой. Тэгэхээр энэ одоо арга хэмжээ хойд бүст ямар хөө хэмжээний эдийн засгийн өргөж өгсөн байг гэдгийг бас би явцын дундор Батэрдэн сайдыг энэ дээр бас танилцуулга хийх байх гэж бодож байна. Аялал жуулчлалын сайд байхдаа бол нэлээд олон арга хэмжээ зохион байгуулжсэн. Тэгээ энэ дээр бас миний хийж байгаа тайлбар дээр бол нэлээд танилцуулгууд хийх байх гэж бодож байна. Тэгээд дүгнэлт хэлэхэд бол дэд бүтцийн асуудлаас гадна энэ зохион байгуулалтад арга хэмжээнүүдэд тогтмолжуулах хэрэгтэй байгаа. Мөн одоо орон нутгийн шин чанартай, орон нутгаас зохион байгуулдаг бүх ивентүүдийг хуульчилснаар аялал жуулчлалын одоо зорилго маань бол энэ төрлийн биелэх боломж өгөх юм аа гэж бодож байна. За баярлалаа. За аялал жуулчлалын мэргэжлийн холбооны наран гэрэл дараагаас асууя. За мэдээж одоо хойд бүсийн хөгжлийн үйлс баримтлалд аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэж заасан байгаа. За мэдээж хил дамсан аялал жуулчлал сайжлах юм бол хөвсгөл нуурын экосистем тулгуурсан аялал жуулчлал энэ нь одоо төр болон хувийн хэвшлийн одоо хамтын ажиллагаагаар яаж хөгжүүлвэл илүү одоо үр дүнтэй гэж бодож байна. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын эзэн засгийн газраас 2023 оноос 2028 оныг Монгол зочлох жил болгон зарлаж, за хамгийн түрүүнд одоо аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг одоо тодорхойлж, шинжилэн одоо хуулийг нь баталж өгсөн байгаа. За тэгэхээр энэ хуулинд одоо урдны хуулиас илүүтэй тусгагдсан одоо яг юм тунхагийн чанартай одоо энэ тэнд байнга одоо эрдэмтэн докторуудын дэргэд мэрэгчлэтнүүдийн түвшинд яригддаг байсан одоо хил орчмын аялал жуулчлал, за нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал, за тэгээ отоглох цэг гэдэг ингээд ялангуяа яг аялал жуулчлалын салбарын одоо бизнес эрхлэгчдэд зориулсан хууль тогтоомжийг бол бидэд нэгдүгürt аягүй сайн одоо хуулиараа баталж авсан. За хоёрдугаарт яг энэ одоо хойд бүсийн одоо жуулгантаа уялдуулаад Монгол улс анх удаа аялал жуулчлалын бүсээ бас аялал жуулчлалын тухай хуулиндаа суулгаж өгсөн. Тэгэхээр улсын аялал жуулчлалын бүс, орон нутгийн аялал жуулчлалын бүсүүдийн асуудлуудыг одоо ингээ хуульчилснараа одоо бизнес эрхлэгчдэд яг шинэ эрх зүйн орчин нээгдэж одоо бизнес өшөө таата хөгжих энэ боломжуудыг олгосон гэж би хардаг. Тэгэхээр энэ бол Монголын аялал жуулчлалын салбарт хийсэн одоо 30 жилийн дараа одоо явагдсан маш том өсрөнгөө хөгжлийн одоо эхлэл байсан учраас аялал жуулчлалын хувийн хвшлийнхан бол энэ дээр маш сайн нэгдсэн. Тэгэхээр одоо бидэд хойд бүсийн хувьд ингээд анзаархад хил орчмын аялал жуулчлал дээр хамгийн боломжтой нутаг одоо Оросын албаны улстай хил залгаа 2 одоо 3 бомбттой байгаа. Тэгэхээр эндээс орж ирж байгаа жуулчдын тоогоо бидэд ер нь бол одоо 2 жилийн өмнөөс яг хэдэн жуулчин орж ирдэг байгааг бол тоолж эхэлсэн. Тэгэхээр одоо аялал жуулчлалын бүсийн шалгуур үзүүлэлтүүдэд одоо тухайн бүс нутагт одоо ирж байгаа жуулчдын тоо их чухал байдаг. Тэрийг хэмжих хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт одоо тэрнээс орж байгаа эдийн засгийн үр өгөөжийг бид нар тооцоолж үзэх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо ингээд төр хувийн хвшил хамгийн сайн хамтарч ажиллаж байгаа аймагуудаас манай хойд бүс маш сул явдаг. Тухайлбал одоо говийн бүсд одоо 5 сар эхэнд жуулчны баазууд маань үйл ажиллагаагаа нийцсэн байж. Гэтэл хөвсгөл 6 сарын 15 хүртэл жуулчны баазууд маань жигдрээгүй, онгоогоогүй байждаг. Тэгэхээр энэ бол яг түрүүн одоо засаг даргын хэлжсэн манайх одоо маш бага мөнгө олсон байна гэдэг нь бол өөрөө одоо бас яг энэ бүсийн хөгжил хэр сул байгааг харуулж байгаа. За бид нар сая хангаа бүс дээр очиод ирэхэд одоо өөрийн нутаг дэвсгэрээр зохион байгуулж байгаа 1 сарын үйл ажиллагаанд зохион байгуулсан орлогоос одоо аялал жуулчлалын бизнес эрхлэгч нар нь одоо хэдэн тэр бумын одоо гүйлгээний асуудал яригдж байхад бүтэн жилийн туршид одоо хэдэн зуун саяын асуудлыг хойд бүс дээр ярьж байгаа нь хамгийн үн цэнтэй бүсээ одоо яг аялал жуулчлалтаа бүрэн дүүрэн
ойлгож бас нэвтрүүлэхэд бас хойд бус маань нэлийн ажиллах шаардлага байгааг харуулж байгаа. Хоёрдугаар хойд бусын хувийн хвшлийн одоо хамтын ажиллагаа маш сул байна гэж би одоо ажилтны салбарт эрхэлдэг хүнийхээ хувьд бол боддог. Яг тэгэхээр одоо кластер хөгжил гэдээ бид нар яриад байдаг. Гэтэл хувь хүн болгон одоо бизнес болгон нэг нэгнийхээ өрсөлдөгч биш. Хувь хүн нэгдэж нийлж одоо бусад бүстэйгээ өрсөлдөж энэ одоо орлогын их үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг бол бид аягүй сайн ойлгох ёстой байна. Энэний тулд бид нар хууль эрх зүйн орчныг маш сайн сурчлах ёстой байна. Бид нар хууль гаргадаг. Бид нар маш олон жил хуралддаг. Тэгсэн хэрнээ хувийн хвшил нь яг юу хийхээ мэдэхгүй байдаг. Мэдээлэлээс маш хол байгаа нь одоо энэ бүсийн хөгжлийн зөрүүг бол би энэ дээр харж байна л гэж боддог. За баярлалаа. Мөнх эрдэнэ тэргүүнээс асууя. За байгалийн аялал жуулчлалыг яаж хөгжүүлвэл зүгээр вэ? За ингэж хөгжүүлснээрээ энэ тухайн бүс нутгийн баялаг бүтээгчдэд жижиг дунд үйлдвэрлэгчид яаж аж тусаа өгөх вэ? За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За аливаа улс орон аялал жуулчлалаа хөгжүүлэхэд өөрсдийнхөө суурь онцлог язгуур одоо хөгжил дээр үндэслэж одоо аялал жуулчлалаа хөгжүүлдэг байгаа. За манай Монгол улсын хувьд бол одоо энэ онцлог нь юу гэхээр одоо нүүдэлчин мал аж ахуй, одоо нүүдлийн өв соёл бол одоо бидний суурь онцлог язгуур хөгжил гэж ойлгож байгаа. За бид нар одоо зүүн даастай адилхан одоо далайн эрэг гэдэг юм хүүхдийн тоглоомын төв, за усан парк байгуулаад тэднэртэй өрсөлдөхөд хэмжээнд очиж чадахгүй. За барилга байшин бүтээн байгуулалт бариад одоо Европ, баруун орнууд бол тэднэртэй өрсөлдөж чадахгүй. Тийм учраас бид нар бол одоо нүүдэлчин ахуйгаа нүүдэлчин одоо соёлоо сурчилсан аялал жуулчлалыг хөгжүүлэл одоо бид бүхэнд одоо ирээдүй байгаа. За үүний тулд одоо хамгийн дөрөнд одоо аялагч нарт зориулсан гадаад дотоодын аялагч нарт зориулсан одоо веб аппликейшн суурьтай платформ хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо Airbnb, Booking шиг одоо дэлхийн аль ч өнцөг булан бүрээс одоо Монголын нүүдлийн аж ахуйг одоо сонирхсон жуулчид одоо 3 сарын өмнө 6 сарын өмнө одоо захиалга өгөөд за Монгол улсаар одоо аялдаг тийм одоо орчныг бүрдүүлэхэд одоо энэ платформыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. За хоёрт нь одоо малчтаа одоо сургах хэрэгтэй. Малчтынхаа чадварыг одоо зэвслүүлэх хэрэгтэй. Малчтад чиглэсэн одоо аялал жуулчлалын чиглэлийн сургалт нөлөөллийн аяллыг бол одоо зохион байгуулах шаардлагатай. За ингэснээр малчт маань одоо үйл ажиллагааг төлөвлөж сурна. За манайх одоо Дорж гэдэг аялал одоо 5 сарын 25-нд одоо Хавжаанаас туслан руугаа буун. За 6 сарын 20-нд одоо Гүүгөө энэ Унгаа байрны ч гэх юм уу те. За 8 сарын 20-нд одоо Айрагны баяр боломж гэдэг юм. Энэ одоо үйл ажиллагааны төлөвлөгөөг уг платформ дээр одоо оруулаад өгч гэнэ гэсэн. Ингэснээр одоо дорндын ч юм уу одоо өмнө говийн ч юм уу эсвэл Германы ч юм уу Америкийн хүмүүс уг нөгөө платформ одоо цахим дээрээс захиалга өгөөд Монголын тэр нүүдлийн аж ахуй нүүдлийн өв соёлыг бүрдэх одоо орчин нөхцөл бүрдэх гэж бодож байна. За баярлалаа. За оюун гэрэл дараагаас асууя. За хойд бүсийн хөгжлийн хүрээнд Булган аймаг юугаар онцлог вэ? Бусад 2 аймагаас юугаар ялгарч байна? За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Булган аймгийн хувьд бол ер нь ямар ч аймаг байсан өөрийн одоо байгаль орчин хүн ам барьж байгаа. За эдийн засгийн суурь хөгжил нь хэр байгаагаар шалтгаалаад харилцаа адилгүй хөгжилтэй байдаг. За манай Булган аймгийн хувьд бол ер нь эдийн засгийн орчин суурьаар бол мэдээж одоо том хот дагсан жижиг аймаг нэлээд хойгоор явж идэг. Тэгээ энэ бүсийн хөгжлийн хүрээнд бол Булган аймаг ямар үүрэг оройлтоо оролцох юм бэ? Бид энд одоо тодорхой хугацааны дараа хөгжил маань хаана хүрсэн, хаана очисон байх юм бэ гэдэг концепцийг бид нар өнөөдөр боловсруулах гэдэг энэ ярилцаа сууж байгаа. Тэгэхээр аймаг маань бүсийн хөгжлийн одоо баримт төвчгүүд дээр ч гэсэн ингээд тодорхойлогдсон байж байгаа. Хөдөө аж ахуйг түшгэлсэн мөн одоо аялал жуулчлалын тодорхой салбаруудтай гол одоо бидний бүтээгдэхүүн бол хөдөө аж ахуйгаас гарч байгаа мал аж ахуй хөдөө аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг боловсруулах. За тэгэхээр энэ боловсруулах үйлдвэрлэлүүдийг бол бас саяны энэ манай паналистууд ярьж байгаачлан эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх энэ одоо арга зам бол хамгийн нэгдүгээрт шаардлагатай юм аа. За дараагийн дугаарт бол мэдээж энэ бүсийн яг энэ төвд оршиж байгаа аймгийн хувьд тэрвэр логистикийн асуудал
За одоо биднэрт бол дамжуулах, дамнуулах, за энэ хоршоолох хөдөлгөөний хүрээнд бид нар түүхийд бүтээгдэхүүнээ хаана төвлөрүүлэх үү, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрлэлүүдэд хэрхэн одоо хүргэж аваачих уу гэх мэтчлэн одоо тээвэр логистикийн асуудлууд дамжин өнгөрөх энэ одоо асуудлуудыг бол манай аймаг дээр төвлөрүүлэх нь бол зүйтэй юм а гэж харж байгаа. За баярлалаа. За манай оролцогчид энэ QR кодоор дамжуулаад уншуулад саналаа өгжээж болно. За Улсын хурлын гишүүн Баатэрдэн гишүүнээс асууя. За Баатэрдэн гишүүн маань одоо өмнө байгаль орчин аялал жуулчлалын сайдаар нэлээд удаан ажиллаж явах хугацаанд маш олон төрлийн шин санаачлах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсныг одоо мэдж байгаа. Тэгэхээр одоо энэ Орхон аймаг Булган энэ Хөвсгөл аймагуудад одоо бүсийн хэмжээнд энэ хөтөлбөр санаачлахууд нь цаашаага яаж улсын бодлого, хөгжлийн бодлогод орж байгаа вэ? За эхнээс нь ярив. Сая та бүхэн маань бас зорилго хөтөлбөр Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харсан. Онгоцны буудлаасаа бид нар эхлэх ёстой. Өнөөдөр Улаанбаатар хот Чингис хаан онгоцны буудлал буугаад наашаа явна гэдэг бол цаг хугацаа, зам харилцаа, маш олон асуудлууд бий. Тийм учраас бид нар бүстэй нэг томоохон хэмжээний онгоцны буудлын асуудлыг бол шийдвэрлэх шаардлагатай. За нөгөөх нь бол бид нар цаашдаа гадаад улсад хэрэгждэг шиг визний жишээлбэл аялал жуулчлалд хэрхэн ашигладаг вэ гэдгийг ашиглах шаардлагатай гэж үзэж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөө хотын онгоцны буудлыг 4 сая олон улсын зэрэглэл рүү шилжүүлснээр тодорхой хэсэгчилсэн хугацаагаар визгүй зорчигчдыг хүлээж авдаг. Чингис хаанаар орвол визтэй ор, Мөрөн хотын онгоцны буудлаар орвол визгүй ор гэдэг зарчим 2022 оны 10 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улс Кангвондо мужийн Яньян бомтыг яг ингэж зарлж ирсэн. Жуулчдын тоо маш их өсөж ирсэн. Кангвондо муж бол өөрөө түүхэн, дээрээс нь Сороксан буюу ЮНЕСКОд бүртгэлтэй том уултай, хайрхантай, улстай газар байдаг хөхгүй. Тэгэхээр бид нар жишээлбэл визгүй зорчих эрхийг тодорхой бүс нутагт бол нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж бид нар харж байгаа. Хоёрдугаар бид нар нэгдсэн систем алга. Ямар ч нэгдсэн цогцолцоо систем байхгүй. Тийм учраас хөх баавга хөтөлбөрийг бид нар эхлүүлж ирсэн. Энэ бол зөвхөн Өвсгөл аймгийн хөтөлбөр биш. Энэ хойд бүсийн хэмжээнд явах аялал жуулчлалын хөтөлбөр болох ёстой. Одоо Өвсгөл аймгийн 2 сум Жаргаланд Эрдэнэ улан гэсэн 2 сум дээр хөх баавга үүр буюу аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн төв байгуулагдаж байгаа. 6 дугаар сард хувийн хвшилтэд хамтарсан байдлаар үлдсэн 21 суманд хөх баавга үүрийг барих хөрөнгө оруулалт санхүүжилтийг байшингийнхан шийдвэрлэж явж байгаа. Дотоод хөрөнгө оруулалтын асуудлыг бол олон улсын байгууллагуудтай ярья гэдэг хэлбэр дээр явагдаж байна. За, зам харилцаатай холбоотой асуудлуудыг бид нар зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Булган аймгийн хувьд бол нэг жуулчинд нэг хонь хөтөлбөр. Түрүүн манай буяа маань бас асууж хэлж исэн. Нэг жуулчинд нэг хонь хөтөлбөр бол хонь өөрөө амьд байхдаа мөнгө олох боломж. Өөрөөр хэлбэл гаднаас ирж байгаа жуулчид нүүдэлчин соёл ахуйг л үзэж ирж байгаа. Тэгвэл малчид илүү гэртээ жуулчдыг авал гэдэг маш их хялбархан тогтолцоо байхгүй. Nomads болон Mongolia гэдэг хоёр аппликейшн ICT групп болол хийгээд бүрэн дуусгаад ашиглалтанд орчихсон байж байгаа. Тэгэхээр өнөөдөр аялал жуулчлалын салбар маань байгаль орчноос соёлын яамд шилжсэн. Соёлын яамд бол энэ хөтөлбөрийг бол яаралтай үргэлжлүүлж хэрэгжүүлээ гэдэг юм чиглэлийг бас дээрэс нь хүсэлтийг бол аль байсаар бас хөрвүүлжсэн явж байгаа. Тэгэхээр бид нар мал аж ахуй, нүүдэлчин соёл ахуй, байгаль экологи тулгуурласан энэ аялал жуулчлалын суурьуудыг л бид нар маш сайн хийх ёстой байгаа. За дахиад нэг ярьж байгаа асуудал нь бол Хөвсгөл аймгийн Ханхаас Хатгал хүртэл 135 км усан зам бий болох боломжтой байгаа. Бид нар зочигч тээврийн 2 том усан онгоцыг засгийн газар төр хөвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа. Энийг бол Монгол Улсын ерөнхий сайдад бас хэлсэн. Энэ шийдвэрлэгдэх юм бол Төмөрбаатар даргын хэлдэг ханхын бомтоор орж байгаа 40 мянган Орос иргэд буюу жуулчид ханх монд өөрөө олон улсын бомт болж байгаа. Тэгэхээр энэгээр дамжуулаад бид нар зүгээр л хойд бүслэрээ 400 мянган жуулчин хамгийн багадаа цаашлаад бид нар 1 сая жуулчныг хойд бүслээр авах юм томоохон хэмжээний зорилт хөтөлбөрийг дэвшүүлээд явах ёстой гэж харж байна.
За баярлалаа. За Төмөрбаатар дагаас асууя. За та бүхэн маань аймаг орон нутгийнхаа амьдралыг сайжруулах, амжиргаа сайжруулах, мөн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бичил бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөө яг ямар ажлуудыг санаачлан хийж өгнө вэ? Тэр Өсгөл аймаг 40,358 орчим хүрэхтэй. Тэр 2025 оны Өсгөл аймаг өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж амьдрах ёсноо сайжруулах жил болгон зарласан. За энэ чиглэлээр бол 49 арга хэмжээг төлөвлөд ажиллаж байгаа. Хамгийн гол нь санхүүжилтийн асуудал байдаг. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд бид 7 төсөл хөтөлбөртэй холбоотой 11 тэрбум 713.2 сая төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэх юм аа. Тэр хэд хэдэн чиглэлээр бол одоо энэ өрхийн үйлдвэрлэл хэрэгжих ёстой гэж ингэж үзэж байгаа. За газар тариалан, за зөөлөн ойдол, за үндэсний чиглэлээр, халаа чухал чиглэлээр ийм чиглэлээр хэрэгжих ёстой гэж. За Өсгөл аймгийн мөрөн хот буюу сум бол Монгол улсын хэмжээний хамгийн олон сумтай, хамгийн олон өрхтэй ийм сум. Үндсэндээ өвөлдөө 55,000 орчим иргэд энд амьдарч байна. Энэ бол Булган аймаг бол 61,000 хүнтэй гэх юм бол үндсэндээ Булган аймгийн нийт хүн амын 86.5% нь бол Өсгөл аймгийн мөрөн сумд өвлөж байна гэсэн юм статистик тоо байдаг. Тэгэхээр мөрөн сумд одоо энэ онд юу их вэ гэж амьдрах ёсноо сайжруулахад бол бид 12.7 км зам аймгийн хөрөнгөөр баригдаж байна. Тендер номыг зарлж байна. Өнөөдөр мөрөн сумд 10,258 яндан гарч байна. За Улаанбаатар хотоос бол агарын бохирдол тутгааргүй болсон. За энийг 3,000 одоо яндангийн зөөлийгээд аймаг орон нутгаас мөнгө төргийн даваад зураг төсөө ажлыг ингээд хийлгээд ингээд явж. Ингээд энэ бүх арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм бол агарын бохирдол 30% буурах юм байна. Авто тоос бол тэр хэмжээгээр одоо 12.7 км. Ер нь 22.3 км зам мөрөн сумд эрэхтэй байна. Ингэх юм бол одоо аль аль талын шийдвэрнэ гэж ингэж бодод төлөвлөж ингэж ажиллаж байна. За баярлалаа. За найдваргүй доктороос асууя. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Мөн засгийн газрын санаачилгаар Атрын 4-р аян шинэ хоршоо гэдэг хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. За мэдээж одоо малчтын одоо малаас гаралтай арь шир ноос ноолдуур сүү цагаан эдээ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж дотоодын зах зээлээ хангах цаашлах юм бол бүс нутагтаа хүнс экспортч болох ийм томоохон зорилготой Монгол улсын орчин үеийн смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бий болгох зорилготой тийм томоохон хөтөлбөрүүд бас санхүүжилттэйгээ ингээд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрүүд тухайн энэ хойд бүсийн одоо нутагт яаж уялдуулж хөгжүүлвэл зүгээр гэж таны хувьд бодож байна? За баярлалаа. Тэгэхээр манай хойд бүс нутаг бид рүү хэлсэн цаг агаарын бас их тааламжтай бүс нутаг газар тариалан хөгжүүлэх. За тэгэл ер нь бол хөнгөн үйлдвэр одоо хөгжүүлэхэд хамгийн гол одоо шаардлагатай үйлдвэрлэл шаардлагатай зүйл усны хангамж байдаг. Гэтэл манай энэ бүс нутгаар бол одоо сэлэн мөрөн маань урсж байдаг. Сэлэн мөрнөө төвшилсэн биднээс одоо хөнгөн үйлдвэрийн кадастр аж ахуйнуудыг байгуулж болно. Энэ ч гэсэн одоо энэ цагаан алт тэгэл одоо хүнсний хувьсгалын одоо концепцт одоо үзэл санаанд бол тусгагдсан байгаа. За тэгээ яг Атрын 4-р аян ингээд хэрвээ хэрэгжээд ингээд явбал бас үр өгөөж өгөх байх гэж бодож. Хамгийн гол яг бид ингээд маш олон ийм зөвлөл одоо ийм хэлэлцүүлэгт орж байна. Монголын төр бол одоо хувийн хвшлийнхаа хийх юмыг л ингээд бид ингээд концепцлол үзэл санаа болгоод яриад байдаг. Нөгөө хувийн хвшлийнхаа дэмжих, хувийн хвшлийнхаа одоо ажиллаа хийх эрхийг нь олгох төр бол нэлээд гэж одоо бодлогоо хандуулмаар надад бол санагдаад байдаг. Одоо ингээд би түрүү хэлсэн Скандинавын орнуудын жишгээр одоо бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоршоолол буюу энэ кластрыг бид хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол
нэг хүн төмс тарьдаг, нөгөө хүн төмсийн зардаг. Зарж байгаа хүн нь одоо өөрөөс нь 2-3 дахин бараг их ашиг авдаг. Хөдөлмөрлж байгаа хэсэг нь болохоор ингээд тун баг одоо дөнгөж нэг өртөг шингээсэн тэр өртгөө давж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм маягаар яваад байгаа. Тэгээ ер нь бол байх манай энэ бүс нутагт бол хүнд үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлж болох нь. Тэгээ би түрүүн хэлсэн энд бол одоо байгаа усныхаа энэ нөөцийг л бид ашиглах юм бол энэ үйлдвэрлэлүүд хөгжүүлэх одоо бүрэн боломжтой болох юм. За ингээд сүүлийн үед одоо ингээд хүмүүсийн анхаарал байгаа ингээд ноолуур гэд ярьж байна. За ноолуурыг бид одоо угаагаад гаргана, ээрээд гаргана. Тэрийг бол хувийн ишлийн хэдэн цөөн компани хийн. Гэтэл энэ эргээд хэрвээ одоо малчтын амжиргааны одоо гол нөхцөл болж байгаа нөгөө ноолуурыг унгах нэг хоньны нэхий өлөн эцтэйгээ 12-оос 14 мянган төгрөг хүрчээсэн. Өнөөдөр 500 төгрөг болсон. Энийг бол одоо ингээд дарханд нэг нэхий эдлийн үйлдвэр байгуулна, одоо Улаанбаатар хотод эмээлтэд байгуулна гэл ингээд дэлхий дээр одоо $20 үнэлэгддэг хоньны нэхий одоо ямааны арьс, үхрийн шир энэ ч одоо 500 төгрөгийн үнэтэй болчиход шүү дээ. Яг ингээд бас үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хувийн хөвшилтэйгээ маш сайн зөвшөлдөж тэдний үг хоолойг сонсч энэ бодлогуудаа гараас тавихгүй бол төрөл одоо бүгдийн гээд эргээд нураагаад ах юм бол энэ нь бол одоо яг нь хүмүүсийн анж амьдралд хор холбогдолтой болоод байгаамаа. За баярлалаа. За Боёнлог доктороос асууя. Бүсэлсэн хөгжлийн өрөнд үжил баримтлалд хойд бүсийг аж үйлдвэрийн дэд бүс мөн аялал жуулчлалын бүс байхаар тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ аялал жуулчлалын дэд бүсэд болон энэ аж үйлдвэрийн паркын дэд бүсэд энэ аж ахуй нэгжүүдийн оролцоог яаж хангах, мөн гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг яаж татах вэ? Энэ талаар таны санал. За баярлалаа. Тэгэхээр бид нар өртгийн сүлжээ буюу эдийн засгийн бүтцийн асуудлыг одоо ярьж эхэлж байгаа гэсэн үг. Одоо сая найдваргүй доктор шилжлээ. За наран гэрэл манай одоо энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар, булган салбарын оюун гэрэл тэргүүнч бас хэллээ. Бидэрт одоо ерөөсөө шийдэх ганц асуудал юу вэ гэхээр энэ доктортой ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэх гэдэг. Яагаад нэхий 500 төгрөг өрөөд байна? Бензинийхээ мөнгөж хүрхээ хичээд шүү дээ. Нэхийг аваад моциклонд бензин игээд явхад бензинийхээ мөнгийг нөхөхөөргүй хэмжээд л болчихсон. Тийм учраас одоо энэ малын гаралтай түүхийд жалганд хаягдаад байгаа шалтгаан ерөөсөө доктортой ханган нийлүүлэлт. За энийг яаж шийдэх гэж байгаа вэ гэхээр одоо энэ бүсд бол улсын зэрэгэлттэй нэг хот тогтолцоогоо ярив бүгдээ тийм улсын зэрэгэлттэй нэг хот Эрдэнэт орон нутгийн зэрэгэлттэй 2 хот нь болгон хөвсгөл 2 байна. За орон нутгийн хөгжлийн төв тосгоны зэрэгэлттэй байх шаардлагатай байгаа. Энэ 17 байгаад байгаа. Хөвсгөлд бол Эренчин, Лүм, Галт, Цагаавал, Тарайлан гэдэг. Булганд бол Хотог өндөр, Гишиг өндөр, Дашин жилэн гэсэн 3 сум дээр бүсийн одоо орон нутгийн хөгжлийн төв байгуул. Энэ дээр анхан шатны боловсруулалтууд хийгдэнэ. За бүсийн төв дээр бол хагас боловсруулалт, за ингээд аж үйлдвэрийн парк дээр үл хэцүү бүтээгдэхүүн гаргахыг бий. Тэгээ энэ дээр энэ бүсүүд маань өөрөө доктортой ханган нийлүүлэлтийг л бий болох зорилттой. Жишээлбэл үйлдвэр ажлыг гэж байна тийм ээ. Үйлдвэр ажиллахын тулд түүх хийх хэрэгтэй. Гэхдээ сар болгон тэр үйлдвэрт сая нэхээ арьс хэрэгтэй бол тэр сар болгон сая орж ирэх хэрэгтэй. Энийг энэ өртгийн сүлжээ буюу энэ доктортой ханган нийлүүлэлтээр яаж шийдэх гэдэг юм хэрэг агуулгын асуудлаа шийдэх гэдэг гэсэн. Үйлдвэрийн аргаар одоо маха бэлтгэх нь, одоо арьс ширээ бэлтгэх нь, ноос ноолор бэлтгэх. Жишээлбэл өлөн гиз бэлдээгээл ярихад өлөн гизийг Европын холбоо жишээлбэл германчууд Монголоос авъя гэдэг тийм. Тэгээ авъя гэхээр нийлүүлэх гэхээр бидэрт ямар асуудал үүсдэг вэ гэхээр бид нар үлэн гидсээ зүгээр гар аргаараа боогоол юу ичдэг. Нийлүүлээд ачичдаг, хоорондоо үрэлдээ цоорчдаг гэдэг. Тэрийг нөгөө одоо тэгвэл орон нутгийн хөгжлийн төвдөр яах вэ гэхээр нөгөө тус нь ингээд зориултын утанд нь хийгээд хөлдөөгшөнд хийгээд хадгалаад хизээ одоо хуваараараа нийлүүлэлт орж ирэн тэр үед нь саяны төвөөсөө татах юм юмуд явна гэсэн. Тэгээ энийг хийх хэрэгтэй байгаа. Энэ бол одоо энэ манай бүсд бол 2 чиглэлийн аж үйлдвэр явах гэдэг байна шүү дээ. Хүнд болон хөнгөн үйлдвэр. За хүнд үйлдвэрийн хувьд бол нөөцөд байгаа Эрдэнэ тат дээр байгаа учраас энэ дээр бол сая хангалттай ярьсан. Тэгэхээр хөнгөн үйлдвэрийн талаар дахиад одоо энэ дээр нэг асуудал юу яригч ирэхээр төр хувийн хвшийн түншлэл яригдаад байгаа. Тэгээ энэ тогтолцооны үед яаж явах вэ гэхээр орон нутгийн хөгжлийн төв чинь өөрөө дундын оршины 51% эзэмшилтэй байгаад за үлдсэн 49% хөрөнгө оруулалт орж ирэх. Хөрөнгө оруулалт маань хувийн хвшил байж болж байна, гадаад дотоодын хөрөнгө оруулалт байж болж байна. Энэ дээр төрийн оролцооч байж болж байна. Гэхдээ
эхний хөрөнгө оруулалт төрөөс явах шаардлагатай байгаа. За тэгвэл энэ дээр одоо орон нутгийн хөгжлийн төвчл хамгийн чухал зүйл болчиход байна шүү дээ. Хөнгөн үйлдвэр хөгжих, малчтын бүтээгдэхүүнийг үнэтэй болгох. Тэгвэл энэ дээр юу хэрэгтэй байгаа вэ гэхээр малчин, хувийн эвшил, төрийг холбодог энэ гүүр хэрэгтэй байгаа. За энэ гүүр тэгвэл бусад бүстэй харьцуулахад хойд бүс дээр байгуулагдсан байна. Би энэ дээр одоо дэмжигч нэгж болох одоо энэ хойд бүсийн хөгжлийн төвгээд стратеги гаргаад энэ танилцуулга тарагдсан байна. Энэ дээр бас энэ Мөнх Эрдэнэ тэргүүн бол ирсэн сууж байгаа маань одоо илүү дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. Цаг дууссан байна. Гэхдээ энэ дэмжигч бүтэц маань байж ич малчин хувийн эвшил төрийг холбох юм аа. Энэ холбогдохгүйгээр дан төр хийгээд бол болохгүй. Дан хувийн эвшил хийгээд чадахгүй гэдэг бол одоо энэ сууж байгаа панелистууд маань хэлжлээ шүү дээ. За баярлалаа. За Наран гэрэл захирлаас асууя. Хойд бүсийн хөгжил, соёлын өв, дурсгал зүйлс, аялал жуулчлалын салбарыг хооронд нь уялдуулж одоо хөгжүүлэх талаар таны санал ямар байна? За аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөрөө бас нэлээд олон төрлийн орцтой байдаг. Тэгэхээр хойд бүс бол ер нь бол байгалийн аялал жуулчлал, экологийн одоо экосистем дээр одоо энийг гоё үр хойчтой өвлөн үлдээх тулд одоо нэлээд одоо бодлого бодох ёстой одоо ийм бүсийн энийг тэгэхээр соёлын одоо бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэдэг одоо бид нэлээд том тавьсан байгаа зорилтоос илүү надад бол илүү байгалыг яаж ирээдүйд энэ чигээр нь хадгалан үлдээх вэ гэдэг дээрээ бол манай аялал жуулчлалынхан илүү фокусдаг. Тэгэхээр соёлын өвийн бүтээгдэхүүний одоо хадгалалт, хамгаалалт за тэгээд түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохын тулд бол ер нь нэлээд мэргэжлийн баг ажиллаж энэ бүтээгдэхүүнийг боловсруулж гаргаж ирээд олон улсууд сурчилжилдаг. Тэгэхээр бид одоо дандаа гадны жуулчдын одоо юуг илүү ярьдаг. Одоо яаж гадаадад энийг аяллуудаа зарах вэ? Яаж одоо гаднаас жуулч авах вэ гэдэг дээр одоо бол эргүүлээд бодлого нь дотоодын аялал жуулчлалтаа илүү анхаарах, тэднийг одоо энэ соёл, байгаль, өвлийн юунд одоо хайртай болгох энэ баг эхэндээ явах нь зөв гэж бид нар бол үзэж байгаа. За тэгэхээр хойд бүсийн бусад аймаг одоо бүсүүдээс ялгарч байгаа бас нэг том давуу тал юу вэ гэхээр жилийн 4 улирлын одоо аймгийг бүсийг зарах боломж байдаг аялал жуулчлалын салбарт хамгийн гоё өвөл өнөөдөр хөвсгөлт болдог. Тэгэхээр энэ 4 улирлын аялал жуулчлал дээр одоо хойд бүс бол манлайлагч болох одоо нэлээд боломжтой потенциалтай аймагуудын нэг. За яагаад гэж юм тэгэхээр нийт одоо жуулчны байрших үйлчилгээний одоо дац бол энэ бүс дээр бас нэлээдгүй өндөр одоо тоотой байдаг. Тэгэхээр энийгээ дагаад одоо хойд бус хүний нөөцтэй жоохон анхаарад яг одоо энэ саяны ярьж байгаа энэ үйлчлэгийг аялал жуулчлалын салбараар дамжуулж одоо бас сурчлах, таниулах үйлстэйгээ хамтраад ингээд кластер болоод ороод ирэх юм бол аялал жуулчлал бол өөрөө бас яг энэ одоо орон нутгийн эдийн засгийг аягүй сайн дэмжиж өгдөг юм хөшүүрэг болдог ийм бизнесээ тухайлбал та бүхэн анзаарсан бол өнгөрсөн жил Насны лигийн одоо олон улсын нөлөөлөгч ирээд говь компани тухай одоо нэг хэдхэн минутын рил ороход бид нар 60-аас 70 сая хүнд Монголын ноолуурны одоо эд шид тийм ээ одоо хамгийн үнцэнтэй бүтээгдэхүүн гэдгийг бид нар сурчлуулж чадчихсан. Тэгэхээр 800 мянган жуулчин Монголд ирээд Монголын бүтээгдэхүүн тэр тусмаа хойд бүсийн онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн аваад ингээд цаашаа явна гэдэг бол 2 сая 400 за магадгүй 3 сая хүн таны бүтээгдэхүүн хүрнэ гэдгийг одоо та бүхэн эхнээс нь одоо яг мэргэжлийн хүмүүстэй бас хамтарч ажиллаад жуулчдын эрэлт нийцсэн бас бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдийг жижиг дунд үйлдвэр хоршоо бидэртэй бас хамтруул бас энд нэлээд боломж бол харагдаж байгаа. За сайн байна. Баярлалаа. За Мөнх Эрдэнэ тэргүүнээс асууя. Булган аймаг бол ер нь газар дараалал эрхлэлтээрээ бол улсын хэмжээнд 3-т ордог ийм аймаг юм билээ. За мөн одоо булганыхан маань одоо уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьдардаг дийлэнх нь за ер нь бол одоо Монгол улсын засгийн газраас санаашаа хэрэгжүүлж байгаа шинэ оршоо хөдөлгөөний хойд бүсийн зөвлөгөөнд бол өчтөр миний би бас оролцсон. За энэ зөвлөгөөн дээр энэ Булган аймаг маань нийт одоо хоршоо байгуулагчдаараа бол
одоо улсын хэмжээнд нэгдүгээрт орсон буюу хамгийн олон хоршоо байгуулагдсан, хамгийн одоо их одоо санхүүжилтийг авч чадсан ийм аймаг байлээ. Тэгэхээр одоо энэ уламжлалт мал аж ахуй, эрчимцэн мал аж ахуй, энэ ухаалаг хөдөө аж ахуй тал дээр энэ эрчимцэн мал аж ахуйг гол төлөв хөгжүүлэх гэж энэ хоршиж нэгдэж энэ байгууллагад байгаа шүү дээ, тийм. Энийн үр дүнг та энэ хойд бүсдээр яаж одоо гаруул зүгвэ гэж бодож байна. За Монгол улсын хэмжээнд нийт бэлчээрийн за 60 гаруй хувь нь одоо даат хэтэрсэн. За Булган аймгийн 16 цөмдөө хувьд бол одоо 1.3-аас 2 дахин даат хэтэрсэн гэсэн судалгаа гарсан байдаг юм лээ. За эндээс үзэхдээ бол одоо нийт одоо малчит маань одоо аж ахуйгаар эргэлттэй. За ухаалаг хэлбэрээр одоо малынхаа одоо малаа маллахаас өөр шаардлага одоо үүссэн байна. За тэхийн тулд яах вэ хэрэглээд малчит маань одоо малынхаа одоо үйлдвэр ухсааг тодорхойлоод за малын одоо цөм сүргийг одоо бий болгох шаардлагатай. За малын цөм сүргийг бий болгосноор одоо 700 одоо хоньноос авдаг ашгаа 500 хоньноос гарах боломжтой. За дээр нь нэмээд одоо бэлчээрийн даат сайжрна. За малчтын одоо ачаал багасна гэмчлэн маш олон давуу талтай байдаг. За нөгөө талаас болохоор одоо Монгол малын мах, за ялангуяа бэлчээрийн малын мах бол одоо олон улсад одоо үнэлгээ өндөртэй байдаг. За манай ойролт орнод, зүүмнэд, за Төв Азийн улсууд бол одоо Монгол малын махыг авах одоо тийм саналтай байдаг. Гэтэл одоо манай монголчуудаас одоо экспортлох одоо орчин нөхцөл бүрдээгүй байдаг. Үнийг бүрдүүлэхэд бол одоо олон улсад хүлээмж өргөгдсөн. За хөдөө аж ахуйн лабораториудыг одоо 11 орон нутгийн хөгжлийн төв болон одоо аймгийн төвүүд одоо байгуулах шаардлагатай байгаа. За энэ олон улсад хүлээмж өргөгдсөн одоо хөдөө аж ахуйн лаборатори болсноор манайхан одоо Монгол махаа, бэлчээрийн махаа эрүүл эдийн одоо олон улсад баталж чадна. За ингэснээр бид одоо гадаадд одоо экспортэнд одоо махаа гарах боломж нь бүрдэж байгаа. За ийм хэлбэрлэл одоо манай малчтын болон одоо төр засгийн бодлого одоо чиглэх шаардлагатай болов уу гэж байна. За баярлалаа. Оюун гэрэл дараагаас тодруулъя. За орон нутагт манай ерөнхий засгийн тамгын газраас ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа. За хүнсний өсөлт үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнгийн талаар ингээ орон нутгаар нэлээд олон аймагуудаар явж байна. За ард иргэдтэйгээ уулзахад, баялаг бүтээгчтэй уулзахад бол ихэнх одоо хүмүүс бол банкны зээл өндөр байна, зээл авч чадахгүй байна. Мөн энэ одоо төсөл хөтөлбөрүүдэд одоо хамрагдахад хүнд байна. Банкны одоо шаардлагад дийлэхгүй байна гэдэг одоо маш олон бэрхшээл ярьж байна л да. Тэгэхээр та энэ орон нутагт энэ жиг донд үйлдвэрлэл баялаг бүтээгчдийг дэмжихийн тулд ямар хөтөлбөр илүү төлхөө хэрэгжүүл энэ газар хөрсөн дээрээ буух вэ? За баярлалаа. За орон нутагт за бид үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс танхимаар дамжуулаад бас гадаад дотоодын олон байгууллагуудтай төслүүд бол хэрэгжүүлдэг. Тэгэхдээ яг өнөөдөр таны хэлсэнчлэн бас газар дээр бууж байгаа нь бол бас хийдүү тийм ээ хичнээн вэ. Энэ бол яг жижиг дунд үйлдвэрлэгч нар бусад одоо иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ. За өнөөдөр бидний орчин нөхцөл ямар байна вэ? Яг саяны хэлсэнчлэн банкны хүү өндөр, за аж ахуйн нэгжүүд бараг 40-50% одоо татвар төлж гэн бүх олон татварууд нийлээ тийм ээ. Ийм нөхцөлд бол ашигт ажиллагааг байхад бол хүндрэлтэй угаасаа байх боломжгүй. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг бол хувийн хвшлийнхан бол нэлээ их хардаг, хүлээдэг. Тэгээ энэ хөнгөлөлттэй одоо зээл тусламжинд хамрагдах бол энэ аж ахуйн нэгжүүдийн баг ингээд мөрөөдөл нь байдаг гэхэд бол хэлсдэхгүй. Тэгэхээр энийг хүртээмжтэй газар дээр нь буулгахын тулд бол бид орон нутгад энэ бүстэй бол одоо маш ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол бүсд нь одоо миний бодлоор бол эдийн засгийн эрх мэдлийн тэр хэрэгжээд байгаа төсөл хөтөлбөрүүдийн эрх мэдлийг бүсд нь олгочвол одоо их оновчтой юм уу гэж ингэж харж идэг. За тэг өнөөдөр бид бас бүсчилсэн хөгжлийн эцсийн зорилго маань тэр Улаанбаатар төвлөрөөд байгаа их төвлөрлийг орон нутг руу одоо саарамжуулах гэдэг ингээ ярьж штэ. Тэгэхээр
ганцхан эдийн засгийн орчин бас биш юм аа. Энэ дэр эдийн засаг биш юм. Ер нь бол одоо хөгжил гэдэг маань юугаар тодорхойлогдох вэ гэхээр зэрэг тэр иргэд хүн ам хүмүүсийн одоо ажилдаа орлоготой, дээрэс нь амар тайван одоо бүх үйлчилгээг одоо оройсоо авчдаг, стрессгүй ийм амьдрах ийм орчныг бүрдүүлэхийг л хөгжил гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бүрдүүлэхийн тулд бид нар зөвхөн эдийн засгаа ярихаас гадна нийгмийн асуудал, боловсрал, эрүүл мэндийн асуудлаа давхар одоо бид нар бас шийдэж явах хэрэгтэй. Энэ дээр бол бас хэрэгжүүлж байгаа маш олон төсөл хөтөлбөрүүд байж идэг. Энэ хөтөлбөрүүдийг бас орон нутгатаа буулгах хэрэгтэй. Зөвхөн бид нар одоо өрсөлдөх чадвар гэж бид яриад байгаа. Аймаг болгон ингээл яагаад одоо бол бүсээрээ бизнесийн орчин, дэд бүтэц, засаглал гэж ярьж байгаа. Засаглалын хэлбэрүүдэд бид сайжруулмаар байна. За тэгээд тэр нийгмийнхаа бусад асуудлыг энэ эдийн засгтайгаа давхар ингээд яриа шийдээд явах шаардлагатай байж байгаа өнөөдөртэй. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг бид нар зөвхөн одоо эдийн засгийн салбараар нь биш, миний бодлоор бол бүх одоо салбаруудад, нийгмийн одоо салбаруудад ч гэсэн бас оруулж ирж хэрэгжүүлэх нь одоо чухал гэсэн бодолтой явдаг. За баярлалаа. Өнөөдрийн хилцүүлэг энэ хүрээд өндөрдөж байна. Тэгээд бүсийн хойд зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг та бүхэндээ танилцуулъя. За нэгт нь бүсийн онцлог харьцуулалтаар бол аялал жуулчлалын дэд бүсийг хөгжүүлэх хүрээнд босоо тэнгэрлэгийн авт зам, хатгал Шанхай чиглэлийн авт зам, болон хишиг өндөр хар хорныг холбох хөвсгөл захны чиглэлийн зам, хөвсгөл нуурын байгаль экологийн онцлог дурдгуулсан аялал жуулчлалын тусгай бүс, хан хадгалын усан тээвэр, орон нутгийн ивентүүд буюу хөгсүүд, хөх баавгай, арга хэмжээ, айрагны фестивалыг хуульчилж тогтмол зохион байгуулдаг болох нүүдэлчин соёлоо сурчилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх. За хоёрт нь Эрдэнэ төвлөрд технологийн паркын хүрээнд зис хайдуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулах. Гуравт нь хөдөө аж ахуйн гаралтай түүх ид бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах хүрээнд хойд бүсийн мах, арь шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийг байгуулах, тээвэр логистикийн асуудлыг Булган аймагт төвлөрүүлэн байгуулах. Дөрөвт нь хүнд хөнгөн хүнсний үйл төр хувийн хэвшлийн хамтран ажиллах, доктортой ханган нийлүүлэлтээр бий болгох. Тавт нь хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнд үйлдвэрлэлээс босод үйлдвэрлэлийг байгуулахад сэлэг мөнгөө түшгэлсэн кластер байгуулах. Зургаат нь аялал жуулчлалын хуулийг иргэн нэг харахын тулд хувийн хвшлийн бодит байдлыг сайдлан харж судлаж байж хууль боловсруулах гэх мэт ийм 6 төрлийн одоо санал зөвлөмж энэхүү хуралдаанаас гарлаа. Өнөөдрийн хуралдаанд оролцсон оролцогчдоо болон зааднаас оролцсон иргэд аж ахуйн нэгж та бүхэндээ талархал илэрхийлье. Өдөөс хойших засгийн газрын өргөссөн хуралдаанд эдгээр саналуудыг оруулан хилцүүлэх болно. За та бүхэндээ баярлалаа. Хилцүүлэг энэ рүү өндөрлөө.